За 15 дугаар бодлого одоо. За 15 бол юм байгаа. А, Б, С гэсэн 3 тоог 90 гэж. Тоог 90. Хамгийн их нь аль вэ? Хамгийн бага нь аль вэ? За тэгээд эндээс А бол ийм байна. С 90-ээс 44. А нөгөөх нь Б нь болохоор С 90-ээс 45. С нь болохоор С 90-ээс 46. За энэ бол хэсэглэлүүд байгаа. За энд биномийн коэффициентүүд өсөр. За энд ийм байдаг л да. С(n)-ээс 0, С(n)-ээс 1, С(n)-ээс 2 гэдэг. За биномийн коэффициентүүдийг юм бичиж. Гэх мэтлэнгээр С(n)-ээс n-ээс асах нь 2, С(n)-ээс n-ээс асах нь 1, С(n)-ээс n гэж. За энэ коэффициентүүдийн хувьд нэг ийм чанар байгаа. За биномийн коэффициент хоёр талаасаа яг тэгшинтэйгээр тэнцүү байна. Хоёр талаасаа. А гэхдээ хамгийн бага байна. За гол руугаа ингээд явах тусмаа яах вэ? Ихсээд явсараад хамгийн яах вэ? Төгсгөлдөө дундаж гишүүн нь хамгийн их байна. Одоо хоёр талаасаа С(n)-ээс 0 бол нэгтэй тэнцүү. С(n)-ээс n бол нэгтэй тэнцүү. С(n)-ээс 1 бол n-тэй тэнцүү. С(n)-ээс n-ээс 1 бол n-тэй тэнцүү. За гэх мэтлэгээр ингээд хоёр талаас тэнцүү яваа. За энэ хоёр талд 1 байж байгаа дараа нь n болоод тэгээд цаашаа ингэ ихсэж явна. Ихсэж явсаар бол хамгийн гол да хэрвээ n маань тэгш тоо байх юм бол n тэгш байх юм бол энд яг хөө 0-оос эхэлж байгаа учраас энэ нийт сондгоо коэффициент гарч ирнэ. Сондгоо коэффициент гарч ирснээр хоёр талаас нь ингээд тэгшинтэйгээр 2 аваа яваад тохоор дундаа нэг сондгоорж үлдэнэ. За тэр бол мэдээж энэ дотор хамгийн их коэффициент байж таа. За хэрвээ n өөрөө сондгоо юм бол яг хөглөр энд 0-оос бас эхэлж байгаа учраас нийт тоо нь бол тэгш болно. Тэгш имийг одоо хоёр талаас нь ингээд 2 аваа яваад тохоор хамгийн голдоо 2 ижилхэн тэнцүү коэффициент үлдэнэ гэсэн. За ийм байдалтай байгаа. Тэгээд энэ дүгнэлтийг одоо энэ бодлого дээр ашиглана. За С90 гэдэг маань 90 маань n90 гэсэн үг л дээ. N тэнцүү 90. Энэ тухайн тохиолдолд n тэнцүү 90 гэсэн утга өгсөн байна. За тэгээд 90-ээс за 44, 45, 46 дараалсан 3 гишүүн байна. За энд нэг юм байгаа. Нийт коэффициент маань ийм болно гэсэн үг дээ. С90-ээс 0, С90-ээс 1 гэх мэтлэнгээр С90-ээс 44, С90-ээс 45, С90-ээс 46 гэх мэтлэнгээр С90-ээс 90 гэдэг нь дуусна. За эндээс энэ эхлэл төгсгөл хоёр нэгтэй тэнцүү. Хоорондоо бас тэнцүү. За 90-ээс 1 бол 90-ээс 89 тэнцүү гэх мэтлэнгээр явна. За энэ нийт бол энд яг гээд 91 шиг. 91 шиг биномийн коэффициент гарч ирнэ. За тэгвэл 91 ширхгийн хоёр талаас нь ингээд 2 аваад явахаар хамгийн голын гишүүн бол ганцаараа үлдэнэ. А тэр бол хамгийн их гишүүн байна. За тэр маань юу болох вэ гэхээр за урд талдаа 45 гишүүнтэй, хойд талдаа 45 гишүүнтэй С90-ээс 45. Энэ бол яг дундаж гишүүн байж та. Энэ маань хамгийн их. За тэгэхээр энэ дээр бол Б болж таарч байна тий. За энийг чи Б гэдэг. За ингэ чи С90-ээс 45 бол хамгийн их. За одоо манайд юм байгаа. Энэ чинь 46 байгаа тий. 46 байгаа. Тэгэхээр 45 бол хамгийн их болчлаа. 44, 46, 2 бол яг энэ хоёр талд байгаа гишүүн учраас хоорондоо тэнцүү бөгөөд саяны 45-аас арай бага байна. За өөрөөр хэлбэл эндээс С90-ээс 44, С90-ээс 46. За одоо эндээс би А, Б, С-ээр нь бичих юм бол юу болох вэ гэхээр Б хамгийн их байна. Тэгээд А, С2 хоорондоо тэнцүү юм. Тэгэхээр А, С2 тэнцүү. Тэгээ эндээс Б их. Гэсэн юм гарч байгаа юм байна. За энэ маань шүү дээ. Тестийн хариу зөв хариулт нь Б. Б хариулт нь зөв байжээ. За ингээ 15 дугаар бодлого боллоо.